Сайн ахта юу яцхан. За бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр та бүхний харж байгаачлан би арьс арчилгааныхаа талаар бяцхан зөвлөгөө, бяцхан зүйлсийг хуваалцах гэж байна. Тэгээд яг яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр эхлэл нь болохоор би нөгөө нэг Instagram дээр нэг юм асуулт хариулт ингэж явуулж ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс намайг бүр угаасаа цаанаасаа л төрөлхийн гоё арьстай байсан. Тэгээд гоё арьстай тийм хүн гэж боддtiin байлээ. Тэгээд би болохоор тэрэн дээр өөрийнхөө хуучин яг батхтай зураг ингээд дэлгэж харуулж исэн. Одоо яг энд гарч байгаачлан энэ зургийг харуулж исэн. Тэгээд тэрнээс хойш Instagram, Facebook дагагчид маань болохоор яг энэ яаж ингэж энэ батхыг арилгасан бэ? Одоо өөрийнхөө арьс арчилгааны одоо тэр дэг журмуудаас хуваалцаач гэдэг аягүй санал ирсэн баггүй. Тэгээд энэ бичлэгийг одоо хийхэд хүрлээ. Миний би яг яагаад одоо ганц аяг ус ингээд уртаа тавьсан байгаа вэ гэхээр батханы эсрэг одоо хамгийн сайн үйлчилгээ бол ус гэдгийг би маш олон жил батхтай явсны эцэст олж мэдсэн. Ерөнхийдөө одоо ингээд батг үүсэх амар олон шалтгаан байдаг байхгүй юу? За жишээлх юм бол ингээд бүх юмнаас шалтгаалаад батгашилт үүсдэг. Энийг яг яаж олж тогтоох вэ гэдэг нь чухал. Бид нар болохоор нөгөө нэг янз бүрийн гоо сайхны юм аваад ингээл энэ тэнд рекламадал гайгүй гэсэн үнэтэй гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн болгоныг нь аваад гаднаас нь л мянга ингээл нялаал энэ юм нялаал. Тэгсэн хэрнээ нөгөөх маань яах вэ? Нөгөө үнэтэй бүтээгдэхүүн юм чинь бас хөөх ингээл хэсэг за нэг сар марч юм уу ингээд алга болгоно штэ арилга нь. Мэдээж ин гаднаас нь арилган тэгэнгუთ дахиад нэг хэсэг хугацааны дараа нөгөө бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болчингууд эсвэл бол нөгөө бүтээгдэхүүнийх нь одоо үйлчлэгээ үр дүн бүр дасан зохицол болоод арьсанд нь дахиж батг одоо гарч эхэлдэг байхгүй дахиж өрсөж эхэлдэг бүр өмнөхөөсөө их гарч эхэлдэг тийм ерөнхийдөө миний хэлэх гээд байгаа зүйл гэх юм бол бүгдээрээ батг гарч байгаа тэр шалтгаанаа яагаад миний нүрэн дээр батг гараад байгаа юм бэ тэр шалтгаанаа эхэлж олж мэдэх хэрэгтэй. Тэгснийхаа дараа гаднаас нь буюу дотроос нь давхар имчилгээ хийжээж тэр батг гэдэг зүйл чинь уус суураараа ингэж үндсээрээ алга болдог гэж ойлгосон. Миний ойлголт бол миний нэг олж мэдсэн арга байдیں۔ Тэр аргыг болохоор би за яг би ч одоогүй л дээ. Одоо би бүр ингэ нөгөө батганаасаа болоод амар хүн стресстэнд орсон. Хүн чинь ингэ нүрээр дүрэн юм болт бай. Бүр шавцсан бүр тийм арьстай эмэгтэй хүн бол үнэхээр их стресстэй яг үнийг хэлэхэд бүр маш их стресстэй бүр ингээд хүнтэй юм ярих дургу болоод иддэг болоод жин нэмээд таргалаад тэгээ гэртээ бүр ингээд ийм улам бүр доошоо ийм даун болчдөг байхгүй. Тэгээд би яг тийм болсон байсан. Тэгээд яг тийм болцсон байхад манай нөхөр одоо санаан зовсон л ахал та. Тэгээд интернетээс бүр ингээд амар их арга хайгаад бид хоёр чинь зөндөө олон арьсны эмнэлэг орсон ирнэ нэг тийм үр дүнтэй байгаагүй учраас интернетээс ингээд хайж агаад солонгос эмэгтэйчүүдийн хэрэгэлдэг нэг аргыг олж мэдсэн манай нөхөр. Тэгээд тэрийгээ надад яг одоо зааж тайлбарлаж өгөөд өөрөө яг надад ингээд хийж өгчээсэн тэр бэлтмэлийг тэр бэлтмэл нь ямар бэлтгэл вэ гэхээр хуурай дарс нэг шил одоо хуурай дарс буюу одоо за сонгон одоо яг хэр хэмжээнд орж ирснийг мартчихжээ баг 1 кг сонгон бол орж исэн баха нэглээ их тийм бөөрийнхий сонгон ерөөсөө ийм дарс сонгон хоёрын л одоо хамтын бүтээл ийм дарсны ханд сонгоны ханд одоо байдаг юм байлээ байдсан байлээ. Тэгээд тэр сонгоны хандыг яаж хийдэг вэ гэхээр тэгээд нэгсэндээ сонгоны ханд маань бэлэн болчтой. Тэгээд 7 хоногийн дараачаас тэрийгэ орой болгон унтахынхаа өмнө нэг юм архины рөнгө хундаг байдаг шүү дээ жижигхэн нэг 50-100 грамын ч юм уу те тэрнгээр нэг ганц татчаал унтаад байхад ерөнхийдөө болчдөг байхгүй юу. Одоо ийм там уужин л гэсэн үг маш гоё там. Амтны хувьд гэх юм бол хүмүүс амтыг нь айгүйх асуудаг нөгөө нэг муухай амттай байдгүй энэ төр. Тэгээ яг хүний амтлах мэдрэмж өөр байгаа л та. Яг миний хувьд гэх юм бол тэгээ нэг тэр нэг жоохон ийм юм чинь те одоо нэг тийм муухай амттай болоогүй. За ямар ч сайн архийг бодвол хамаагүй дээр амттай байсан.
Арх бол тэрнээс гашуун нисэн муухай амттай байдаг штэ. Тэгэхэд архинаас бол хамаагүй дээр амттай нэг тийм гоё дарсны амт гарсан ирнэ цаанаа бас сонгиных нь амт нь ааг нь ингээд байж идэг. Тийм байсан. Тэгэл орой болгон тэрийгээ уугаал бүр тэр чинь 1-2 хоноо л үр дүнгээ үзүүлэхгүй штэ. Хамгийн гол нь бид нар ямар нэгэн имчилгээ хийхдээ тууштай байх хэрэгтэй юм байлээ. Дундаас нь ингээд үр дүн харагдахгүй байх ингээд ингээ хачдаг хүмүүс амар олон байдаг байхгүй юу? Ер нь ямар ч юмыг хэрэглэхдээ. Тэгээ би болохоор амар удаан баг сар 2 сар тэр ханд чинь ингээд уугаа дуусчингууд нь дахиад хандлна, дахиад уун ингэсээр баг сар гарan 2 сар хэртээ уус юм уу да ингээ 2 сар хэртээ уугаа явуулчихсан чинь би бураамиг олоод 2 дахь хүүхдээ олоод жирэмсэн болцсон. Тэгээд за жирэмсэн хэмжээний алкогольны төрлийн юм хэрэглээд яах вэ гэж бодоод тэгээ болцсон. За тэгээд тэр 2 сар уусан хугацаанд миний одоо арьсанд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр энэ зурган дээр харагдаж байгаачлан одоо нэлээд одоо өрөвслөн дарагдсан байгаа. За одоо ингээд бүр нэг идээтэй батга байсан бол тэр нь ингээд хатаад ингээд өнгө нь өөрчлөгдөөд улаан нь бүр арай жоохон цайрч мараад толгоо нь ингээд жижигрээд аюу гой болцсон. Тэгээ бүр ингээд арьс маань маш өөр болсон байсан. Тэгээд за энэ ханд бол үнэхээр дотор өрөвслийг бол маш сайн дарж өгдөм байна гэдгийг бол би өөрөө биеэрээ мэдэрч туршсан байдیں۔ За энэ ханд маань батганы өрөвслээс гадна одоо солонгос эмэгтэйчүүд яагаад их хэрэгэлдэг вэ гэсэн чинь одоо хөвшрөлтөөс сэргийлдэг юм байна. Тэгээд цэвэршилтээс сэргийлдэг юм байна. Эмэгтэйчүүдийн ямар нэгэн одоо савны өвчлөл янз бүрийн одоо хор тавдар эмэгтэйчүүдийн одоо бүхэл эрүүл мэндэд нь одоо айгүй сайн эргээр нөлөөлт юм байна. Ингээд айгүй олон эрэг талтай байсан хгүй юу? Маш олон сайн талтай байсан. Ер нь сонгиныг өдөр тутамд гэртээ хэрэглэх угаасаа сайн байдаг гэдгийг бол бид нар мэддэн шүү дээ. Яг тэгээд ингээд энэ сонгины хандыг эрүүл мэндэд ийм сайн байд юм байна гэдгийг олж мэдчихээд хэрэгжилжсэн. Тэгэхээр та хэд маань бас энэ аргыг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Дотор өрөвслийг бол маш сайн дардаг шүү. Тэгээд тэгснийхаа дараа батханы эсрэг одоо тухайн үед чинь Medicube бахад Medicube гэдэг солонгосын брэнд байдаг. Батганы эсрэг одоо өрөвсөлтэй арьсанд зориулсан дандаа ийм бүтээгдэхүүн дагнаж гаргадаг тийм брэнд байдаг. Тэр брендийн одоо Medicube-ийн тос, Medicube-ийн хөөсөн цэвэрлэгч ингээд бүр ингээд цогцоор нь сетээр наваад тэрийг бас хэрэгжилжсэн. Тэгэл ерөнхийдөө нэг жирэмсэн болоод ерөнхийдөө тэр арчилгаануудаа үргэлжлүүлж хийгээд за нөгөө хандаа бол зогсооцсон. Тэгэж явсаар агаал баг батга маань ингээд арьсаар агаал нэмсэн чинь ингээд арьс маань нэлээд гой болсон байсан. За нэлээд гой болсон чинь амар их сорив, амар их тийм нөхцөлд нөсөө толгой үлдсэн байсан байхгүй юу? Бүр ингээд арьсны чигшил бүр байхгүй алдагдсан. Тэг бүр ингээд амар болсон байсан. Тэгээд тэр зүйлүүдтэйгээ дахиад дайтах хэрэгтэй болж байгаа байхгүй миний хувьд. Тэгээд батхтай хүмүүс бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд та хэд маань яг одоо тэр батхтай байгаа, өрөвсөлтэй байгаа тэр эмзэг үедээ аль болох буцалсан усаар нүрээ угааж агаарай. Би бол бүр байн өглөө болгон буцалсан усаар нүрээ угаадаг байсан тэр үедээ. Одоо угаадаг гэж худлаа яриад яах вэ? Тэр үедээ бол байн өглөө болгон босоод буцалсан усаар угаагаал орой болгон буцалсан усаар угаагаал ингэдэг байсан. Яг карантины ус бол ялангуяа солонгосын карантины ус бол амар нөгөө нэг им бодис их хийчдэг байхгүй юу? Тийм болохоор бидний арьсанд бол хатууд нь штэ. Тэгээд тэр учраас одоо эмзэг арьстай хүмүүс маань аль болох нүрээ буцалсан цэвэр усаар угааж агаарай гэж зөвлөмөр байна. За тэгээ яг миний энэ хэлсэн зөвлөдүүдийг ингээд давтах юм хэрэгжүүлж чадах юм бол батганаас бол салж чадна. Хөтгөн хаталттай хүмүүс бас айгүйх нүүрэн дээр юм гардаг штэ. Одоо бохирдол нь нүүрээрээ гараад ингээд явчихдээ штэ. Тийм болохоор та хэд маань аль болох хөтгөн хаталтгүй байх хэрэгтэй. Өглөө болгон босоод төтгнөө гаргадаг. Тэхийн тулд өглөө болгон 2 аяг цэвэр ус уудаг ч юм уу. Өглөө болгон одоо ногоо алим айгүй сайн байдаг штэ. Гидс дотор цэвэрлэхээс тийм болохоор ногоо алим өглөө болгон ногоо альмыг өглөө болгон нэг ширхэг иддэг ч юм уу те. Альмыг угаасаа өглөө идэх нь илүү цэвэрлэг нь илүү сайн байдаг. Тийм болохоор өглөө идэж байгаарай. За тэгээд хар чавганы шүүс тэг миний яг одоо хэрэгэлдэг зүйлүүд л энэ байна л да. Хар чавганы шүүс, алим, хар чавга дангаар нь идэх. За тэгээд ус уух иймэрхүү
зүйлүүдийг ашиглаад өтгөн хаталтынхаа асуудлыг бол шийдчихдэг. Тэгээд хэрвээ та нар маань гоё арьстай байя л гэж бодож байгаа юм бол бэлэн янз бүрийн захиалгын хоол, түргэн хоол, халуун ногоотой хоол, хит илчлэг ихтэй хоол, уух тостой хоол, тиймэрхүү хоолнуудыг огт бити идэрэй гэж хэлэхгүй. Гэхдээ аль болох тохируулж за бүр эмзэг бүр яг амар ингээ батгахшсан одоо яг батганыхаа эсрэг тэмцэж байгаа хүмүүс бол бүр огт хорцсон дээр зүгээр огт хориод зүгээр хэсэг мартаад дараа нь ингээд өөрийгөө бүрэн эмчилснийхаа дараа ингээд гоё тохируулаад идэж болно шүү дээ. За миний хувьд бол халуун ногоотой хоол илчлэхдээ янз бүрийн тийм ингээд нөгөө нэг бие ингээд хор болдог илүү шин тижээлэхээсээ илүү хор болоод үлдчихдэг. Тийм хоолнуудыг бол барагтаа нэг 7 хоногтой нэг ганц 2 удаа ч юм уу нэг тиймэрхүү байдлаар л иддэг. Тийм амар ойрхон бол иддэг. За пицца, бургер энтрийг бол бүр бараг сардаа нэг удаа л иддэг баг. Халуун ногоотой хоолыг бол 7 хоногтой нэг удаа 2 удаа бол ялцчгүй идчихдэг. Тэгээд бараг нэг тийм амттан чихэр шоколадыг бол би бүр угаасаа огт иддэггүй, багаасаа идэж чаддаггүй байсан. Яг тэрнгээрээ ингээд аав ээж маань сургацсан болохоор бүр ингээд сурчдсан байлиг хүүхэд өөрөө цаанаасаа ингээд нэгтдэггүй, хүсдэггүй болчдөг тийм. Газтай ундаа бол угаасаа ууж чаддаггүй. Тэгээ надад бас дэглэм байхад амар идэг. Тийм болохоор та нар маань аль болох тийм биедээ хор болох зүйлүүдээс татгалзаад аль болох эрүүл зүйлүүдийг өөртөө хэрэгтэй зүйлүүдийг олж идж байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэгээд өөр марцсан сансын юм бас байд юм уу? Тэгээд ярьж дуусчаад дараа нь тэрийг ярихаа мартцсан биш. Тэгээд тиймэрхүү зүйлүүд гараад ирдэм. Гэхдээ ямар ч байсан багч болоод тус нэмэр болсон байх гэж бодож байна.